нийслэлийн хөлтөг дэвсгэр COVID-19 цар тахлын халдварын дархлыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэг хэсэгчсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг баталж байгаа. За энд бидний урд яг хэрэгжижсэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжижсэн жагсаалт тийм дагуу ерөнхийдөө 15 ийм төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагааг ингээд зөвшөөрөөд бусдыг хааж яана гэж ойлгож байна. Үүн жишээлбэл зайлшгүй шаардлагатай нөгөө цахилгаан дулаан сайжруулсан түлшийн үйлчилгээ, мал амьтны малын өвс тэжээлийн түгээ төвлөрлийн үйл ажиллагаа, газрын усны бүтээгдэхүүн, улсын онц чухал стратегийн ашиг бүтлэхийн объект байгуулга, за нийтийн тээвэр зөвшөөрөлттэй таксинууд, хот суурины усан хангамж, ариутгах татваргын ашиглалт, хот тогтчлт, хог аяглалын үйлдвэрлэл үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллага, ийм эмнэлгийн ханган нийлүүлэх үйл ажиллагаа, банкны төлбөр тооцоо, эрх хөрөгийн байгууллагын гэрээ таруул хамгаалалт, хэвлэл мэдээлэл харилцаа холбоо шуудангийн үйл ажиллагаа, цагийн хязгаартайгаар тусгай санчиг үүргийн байгууллагууд өнөөдөр онцгой байдлын мэрэгжлийн халт цагдаа зэвсэг түвшин гэх мэтийн за гайл татвар агаарын бохирдол байгаль орчныг хамгаалах улсын бүртгэл гадаадын иргэн шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэх мэтийн за оршуулгын үйл ажиллагаа байгаа үйлчилгээний халамж асуумжийн төв гэр бүл хүүхд хамгааллын үйл ажиллагаа хууль тогтоох дээд байгууллага төрийн болон орон нутгийн удирдах байгууллагын үйл ажиллагаанууд за шүүх прокурор нотариат өмгөөллийн үйлчлэгүүд хязгаартайгаар ийм үйл ажиллагаануудыг энэ хугацаанд үйл ажиллагааг нь явуулахыг одоо хязгаарлалтын хүрээнд зөвшөөрөөд бусад үйл ажиллагааг 1 сарын 6 хүртэл хугацаанд ингээд зогсоох юм шийдвэр гаргаж байна. За энэ шийдвэртэй холбоотой энэ үүнтэй холбоотойгоор QR систем одоо жишээлбэл иргэдийн байгууллагуудаар зорчих QR кодтой холбоотой үйл ажиллагааг хэрхэн зохицуулах вэ? За тээврийн хэрэгслээр QR кодоо мөрдүүлж айд зорчих уу? За хадвар гарсан тохиолдолд асуудлуудыг яаж шийдэх вэ? За хүнсний худалдаа үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг яаж тогтоох вэ гэх мэт ийм зохицуултын асуудлуудыг энэ юугаар захирамжаар шийдлээ. За тухайлбал 9-р зүйлээр хүнсний худалдааны үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 7-оос 22 цаг хүртэл хугацаагаар тогтооно. Энэ өөрөөр хэлбэл зөвхөн хүнсний худалдаа явуулна. За согтууруулах хундаа худлах зөвшөөрөлтөй хуулийн этгээдийн спиртийн агуулмж 18-аас дээш согтууруулах хундаа худлахыг хориглосон байгаа. Тэгэхээр үүнээс доош нь зөвшөөрөгдөж байгаа гэсэн үг энэ хугацаанд. За нийтийн тээвэр бол халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлээд тусгай горимж шилжүүлээд тэгээд цагийн хуваарьуул энгийн хуваарьаар ажиллахаар ингэж заагдсан байна. За ийм шийдвэр ерөнхийдөө гараад нийслэлийн хэмжээнд мөрдөгдөхөр болж байна. За нэмэлт асуултуудыг тухайн үед хариулах юмсан байхаа гэж бодож байна. За. Өчигдрийн хурал дээр хэлсэн. Ер нь бол биш үү? Автобусны жолоочд бэлнээр мөнгө өгч зорчих гэдэг бол хууль бус үйл ажиллагаа. Энэ автобусаар зорчих байгаа бол заавал тэр картаар зорчих хэрэгтэй. Эсвэл хаан банкны картыг ашиглаж болно. Эсвэл бол гар утасны аппликейшн HiPay гэдэг аппликейшн ашиглаад зорчих болно. За хүнсний томоохон дэлгүүрүүдэд энэ автобусны картыг цэнэглэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Үүнийг ашиглаж авч болно. За бүр болохгүй одоо жишээлбэл автобусны буудлын дээр яг автобусанд зорчих гэхээр ингээд орж болохгүй байна гэсэн картаа цэнэглэж чадахгүй байна гэсэн иргэд гарч байгаа. Бид боломжоор нөгөө 20 орчим явуулын ийм карт цэнэглэх явуулын цэг ажиллуулад тэгээд иргэдийн картын цэнэглэх үйл ажиллагааг явуулж байгаа. Гэхдээ энэ бол тийм түгээмэл биш. Би зүгээр иргэдэд юу гэж зөвлөж яах вэ гэхээр автобусаар зорчих нь тодорхой юм чинь дэлгүүрүүдээр орохдоо тэр картаар цэнэглэж хэрэгтэй. Эсвэл хаан банкны картаар өгчлөв чинь эсвэл гар утасны програмаа ашиглаад тэгээд төлбөрөө автобусандаа төлөөрэй гэж байгаа. Би хэлж байгаа нь хэрвээ та жолоочд бэлэн мөнгөөр мөнгө өгөх гэж оролдвол автобусанд явснаас илүү эрсдэл хүлээн өөрөөр хэлбэл бэлэн мөнгөөр хамгийн их өвчин дарах магадлал өндөртэй байгаамаа. Тэгэхээр та бэлэн мөнгөөр зорчиж автобусанд орох гэж яснаас тэр автобусанд огт суухгүй байсан дээрээ гэж хэлж байгаа. Тий. Тэгэхээр өмнө нь одоо ингээд зөвшөөрсөн 13 байгууллагын зөвшөөрлөг хийжсэн одоо энэ төгөлдөр босоо иргэд асууад байна. Одоо маргааш 15 байгууллага энэ дээр нэмэлтгүй зөвшөөрөл кодны зөвшөөрөл авах юм уу? Яг өмнөхөөс үлээж авах юм уу? За би шууд хариулж микрофон байна. За бид урд нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бид ажиллаж ирсэн. За 12 сарын 1 хүртэл
бид нийтдээ 23900 ТВ ихсэлд QR код олгосон байдаг. Үүний дараагаар бид нөгөө таавхан санаж байгаа бол босруулах үйлдвэрийнхнийг нэмээд 18 төрлийн үйл ажиллагааг нэмж явуулахыг зөвшөөрч байсан. Тэгэхээр одоо бидний өндөржүүлсэн бэлэн байдлын түвшинд яаж яах гэхээр зэрэг яг 12 сарын 1-ээс өмнөх зөвшөөрөгдсөн. Өөрөөр хэлбэл бидний бүртгэлд байгаа 23900 иргэний QR код автоматар өнөөдөр ингээд идэвхэж байна. Гэхдээ иргэд маань энэ QR кодоо хэрэглэхдээ өнөөдөр дахин шинээр хэвлээд машиндаа тогтоогоод авч явах нь. Урдны ашиглаж ирсэндээ холихгүй тул арай өөр загвартай ийм QR код байгаа. Арай жоохон харагдах нь том, уншуулгад хялбар. За иймэрхүү загвар энийг харуулчих тийм. Ийм загвараар гарч наагдана. Энэ бол нөгөө 23900 буюу бидний одоо энд байгаа хүнсний үйлдвэрлэл худалдаа тусгайлсан чиглэлийнхээ дулаан цахилгаан гэсэн энэ одоо 15 чиглэлийн үйл ажиллагааны зөвшөөрөгдсөн энэ байгаа. За та бүхэн андуураад байгаа иргэд урд нь QR кодонд бид бүртгэсээр байгаад нөгөө үйлчлэгээний байгууллагуудыг нэмээд үйлдвэрлэлийнхнийг нэмээд бид нар нэг 60-70 мянган иргэдийн QR кодыг бүртгэсэн. Түүний зөвхөн 23 мянган л идэвхэж байна. Бусад нь идэвхжихгүй гэж ойлгох хэрэгтэй. Тэд бол өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагийн зөвшөөрөөгүй салбарт ажиллаж байсан иргэдийн машин гэж өөрсдийнхөө ойлгоно. Энэ 23 мянга бол одоо энэ хавсралтанд заагдсан үйл ажиллагаанд зөвшөөрөгдсөн байгууллагын үйл ажиллагаа байгууллага аж ахуйн нэгжүүд, хуулийн этгээдүүдийн ажилтнуудын жагсаал. За нэмэлтээр магадгүй одоо ч зарим нь дутуу авсан байж магадгүй. Дулааны жишээлбэл шугам сүлжээнийхэн бид нар өнөөдөр 2000 ажилтан ээлжээр ингэж ажиллаж байгаа өндөржүүлсэн гурмаар гэж байна. Тэднэрт бид нар код аваагүй байсан гэж байна. Тэгэхээр бид яаж байгаа вэ гэхээр тухайн байгууллагын албан бичиг машинуудын жагсаалт тодорхой бүртгэлийг үндэслээд одоо шинээр бүртгэл явуулаад ингээд нийтэд нь идэвхжүүлнэ. Тэгээд шинээр ийм QR код авна гэж ингэж ойлгох хэрэгтэй. Урд нь дандаа идэвхтэй байсан нөгөө 60 бүртгүүлсэн хүмүүс би маргаа шууд ашиглана гэж ойлговол энэ бол дашаа ойлголт. Өөрөөр хэлбэл энэ 15 төрлийн үйл ажиллагаанд хамаарагдаагүй таны машин QR кодын ирэхгүй болж байгаа гэж ойлгох хэрэгтэй. 18-аас доош спиртээ авахтай одоо спорт хондог хойлгүй гэж ойлгоо. Тэгэхэд өмнө нь бол хатан үйл ажиллагаанд авахгүй тэгээд бас үлдээ юуж гэр бүлийн бас нэгсэн гарсаар байсан шүү дээ. Тэгвэл одоо яг ингээд энэ ахуйтай холбоотой юм хэлбүүд юу хатууд авах яаж байх вэ гэж байна. Эхлээд би яагаад хөл хориог энийг зөвшөөрсөн бэ гэдгээсээ та бүхэнд хэлчихье. За урд 18-аас доош дээш ер нь бүх спиртийн төрлийн агуулгачтай бүртгэгдэхүүнийг хоригдж ирсэн. Энэ удаад бол зөвшөөрч байгаа 18-аас доошиг. За яагаад тэгэхээр зэрэг бид энэ өндөржүүлсэн бэлэн байдлын хөрөө хөл хорионы дэглэмийг одоо 2 дахь удаага мөрдүүлж ажиллах гэж байна. Урд нь биднийг одоо мөрдлөөд үзсэн. Эндээ бид нэг хориглох зүйлүүдэд хориглоод иргэдтэйгээ ингээм хамтарч ажиллаад ингээд үзсэн. Бид зөвхөн юу гэж хэлж байгаа гэхээр зэрэг иргэдийн хариуцлага гэж зүйлүүдийг бид бас бүх зүйлийг төр даах боломжгүй. Нэгдүгээр, хоёрдугаарт иргэд маань бухимдж байгаа. Одоо жишээлбэл маш олон төрлийн зүйлүүдийг бид нэр хоригдж байна, гадуур орох бүх юм нь хоригдж байгаа. Тэгээд хүнсний бүтээгдэхүүнүүд гэдэг зүйл дээр жишээлбэл одоо олон юунаас иргэдээс төрөл бүрийн одоо хүсэлтүүд ингээд ирж байгаа жишээ нэ. Тэгээд бид одоо юу гэж харж байгаа гэхээр бид хөл хорийн дэглэм энэ анхных биш. 2 дахь удаагийн. Бид одоо хөл хорийн дэглэмээ иргэдтэй ямар зан үйл мөрдөж яаж одоо хөл хорийн дэглэмээ амжилттай давж туулах вэ гэдэг дээр төрөл бүрийн одоо болж игэл дэвшилттэй аргуудыг хэрэглээд явж байна. За энэ удаадаа бол 18-аас доош агуулмжтай хүнсний спирт агуулмжтай бүтээгдэхүүнийг бид худалдаалан борлуулахыг зөвшөөрч байгаа. Яг л сөрөг үр дагаврууд бас нөгөө талаар байна. Арх согтууруулах ундааг дамлан борлуулах, дээр нь нэмээд магадгүй одоо стандарт бус бүтээгдэхүүнийг иргэд хэрэглэх түүнээсээ гараад болоод янз бүрийн эрсдэл төртөх гэх мэт олон сөрөг үр дагаврууд байна. Гэхдээ бид одоо аливаа хөл хорионы дэглэм мөрдөх энэ бол бид нар шинэ зүйл. Гэхдээ бид үүнийгээ мөрдөөд болохгүй зүйлээ зогсоогоод болох сайн зүйлээ дэмжиж л ингэж явна. Хэрвээ үнэхээр эндээс сөрөг үр дагаврууд нь ихсээд тодорхой мэдээллүүд одоо нэмэгдээд сөрөг үр дагавар нэмэгдээд ирвэл бид тухайн үед шуурхай арга хэмжээг л аавна. Энэ бол одоо үүний тулд онцгой комиссийн шуурхай ажтай ажиллаж байгаа гэж ойлгож байна. Сөрөг үр дагавар нэмэгдээд бид тухайн үед нь арга хэмжээ аавна. Өмнө нь албан байгууллагууд QR код цаашаа өгч ирсэн шүү дээ. Одоо болохоор
албан байгууллагууд яаж машинтай ажилласан байгаа. Чин зэрэг. За юуны төрөнд за нийслэлийн хөл хорой бэлэн байдал зарлалтай холбогдуулж байгаа сүнслэг даргын захирамжт гарсан. За энэтэй холбогдуулаад тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. Тэгэхээр ер нь одоо өнөөдөр ажиллах 15 байгууллагын тээврийн хэрэгсэл за мөн ажилчид албаа хаагчдын тээврийн хэрэгслийг бол бид 12 сарын 1 хүртэл бүртгэсэн байгаа хууч хэлбэрээр. За энэ бол өнөөдрийн мэдээллийн системд смарт карцыг имэйл мэдээллийн системд идэвхжсэн байна. За идэвхжээ та бүхэн өөрийнхөө болон албаа байгууллагын тээврийн хэрэгслийн дугаарыг хэвлээд авахар ийм урдныхаа QR кодноос өөр загвартай хэвлэж байгаа. За магадгүй иргэдүүд маань хуучин загварын QR код гэвэл энэ маань хүчингүй гэсэн үг. Тэгэхээр 12 сарын 1-ээс хойш бол бид 5 чиглэлийн боловсруулах үйлдвэрүүдийг нээсэн. За энэ дээр бол ойролцоогоор 40 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Тэгэхээр одоо бол 23900 тээврийн хэрэгслийн QR код идэвхжсэн системээс хэрэглэх боломжтой байгаа гэсэн үг. Хугацааны хувьд хизээ бэлэн болохоор маргааш удаа 6 цаг гэхэд одоо эдгээр бүх машинууд бэлэн болно гэсэн үг. За системд бол одоо яг одоогийн байдлаар бол 23900 QR код идэвхжсэн байж байгаа. Одоо ингээд шууд хэвлээд авч тээврийн хэрэгсэлтэй нааж болно. За чинь би өөдөр чинь би 12 сарын 1-ээс хойш одоо байгууллагын хам шинээр QR код авахгүй. Одоо ээлжээр ажилладаг манай жолчнаар тэгэхээр би 12 сарын 1-ээс өмнө ажилласан ээж маань тэнцэнэ төвшөөрөл авчихсан. 12 сарын 1-ээс хойш ажиллах дээр дахиад 12 сарын 2-нд төвшөөрөл авсан. Тэгэхээр одоо тэр идэвхжин гэсэн үг үү? 12 сарын 1-ээс өмнө бид 13 салбар аж ахуйн нэгж байгууллагуудад QR код олгосон. За дараагийнх нь 18 гэж байдаг нэмэлт 5 нэмэгдэж байгаа. Нэмэлт 5 дээр бол бусад байгууллагууд нэмэгдсэн байна. Тэрэн дээр 40 мянга. За энэ бол ийм юм. Амжааг одоо шил хэвлэл мэдээллийн байгууллага бол нөгөө 15-д орсон байгаа шүү дээ. Зарим нөгөө техникийн шалтгаанаас одоо дамжаагүй бол албан бид нар ямар байдлаар шийдэж байгаа гэхээр одоо хоцорсон хүмүүс бол тэр одоо нэмэлтээр байгууллагын хүсэлтээ нөгөө автомашины дугаарыг өгөөд зөвшөөрөл авч болно. Гэхдээ нэг зарчим байна. Ажиллаж байгаа байгууллагуудыг төрийн байгууллагуудад бид засгийн газрын онцгой комиссароос нэг юу тавьж байгаа нь одоо чиглэл өгж байгаа. Байгууллагын нэг 10-аас 15%-ийг л ажилуулад бусдын гэрээс ажиллах нөхцөл боломжоор хангаач гэдэг ийм чиглэл өгж байгаа. Тэгээ болж игэл байгууллагуудыг одоо онцгой бүрийн дулаан шугам сүлжээтэй холбоотой байгууллагуудыг биш бол байгууллагын унаа тэрэгний 10-аас 15%-ийг ашиглах байдлаар энэ QR кодын системийг ашиглахгүй бол бас магадгүй ээлжээр ажиллаж байгаа тохиолдолд ч юм энэ тохиолдолд нөгөө ховын хэрэглээндээ энэ машин маань ашиглагдаад дахиад нэг хөл хориг дэглэм зөрчих иргэдийн хөдөлгөөнийг шилжилт хөдөлгөөнийг дэмжих юм үйлчилгээ болчих магадaltaй учраас тодорхой хязгаартайгаар байгууллагууд олгох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага бол 15 энэ чиглэлд хамаарч байгаа учраас нэмэлтээр бичгээ өгөөд холбогдох материал өгөөд зөвшөөрлөө. Одоо тэ өмнөс үг юм байна. 23 нөгөө урдны 23 мянгад багтаж танаа байгууллагаас үрж таны машин итгэвчээгүй бол дахиж хүсэлт өгнө гэсэн үг. Хамгийн гол нь тэр чинь одоо ачаалаа даахгүй юм гэдэг одоо шалтгаанаар маш утсан шүү дээ. Ачаал даахгүй байх огт шалтгаан байхгүй. Гэхдээ бидний тооцоолж байгаагаар өдөр тутам нийслэлийн хэмжээний 400 гаруй автомашин одоо тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Тэгэхээр хөл хорионы дэглэмийг бид нэг 10 одоо 90% хүртэл хуваар хязгаарлаж ээж хөл хорионы дэглэм тодорхой үр дүнд хүрэх юм юу байгаа одоо заавар байгаа байхгүй. Тэгэхээр бидний тооцоогоор нэг 40 орчим мос 1000-аас илүүгүйгээр тээврийн хэрэгслийг зохицуулах юм шаардлага гарч байгаа. Өөрөөр хэлбэл ажилтнуудын 10-аас 15% түүнээс илүүгээр ажилуулах. За нийт тээврийн хэрэгслийн нэг 10 орчим хувиас илүү хэтрүүлэхгүйгээр тээврийн хөдөлгөөнд зам тээврийн хөдөлгөөнд оролцуулах гэсэн ийм чиглэлийг бид барьж байгаа гэж ойлгож байна. Програм хангамжийн хувьд бол ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Нөгөө 60-70 мянгыг авахд бол бидэрт ямар ч хязгааргүй жагсаалт нь орж ирээд тэр дороо шууд итгэвчих юм боломжтой гэсэн. QR код. Маргааш өдрөөс 6 цагаас
удааны сахаас бол гарах хөдөлгөөний хамгаалж байна. Өнөөдөр 110-аас эмэн ч юм уу одоо нэг PCR шинжилгээг авах чадаагүй хүмүүс хүлээлттэй ингээд дотоос гарч чадахгүй байгаад байлаа. Ийм ондоо нийслэлийн онцлог онцлог нэмж байгаа. Хот бол өөрөөр хэлбэл нэлээд өндөр эрсдлэх голомт болчихж байгаа. Тэгэхээр бид бусад аймагуд руу энэ өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүй байх гэдэг нь бол бас маш чухал болж байгаа. Тэгэхээр PCR шинжилгээтэй байсан ч гэсэн зайлшгүй шалтгаан гэж хэлж байгаа. Одоо тэр нь бол хүндхэн үзэх хэд хэдэн шалтгаан нөхцөл байгаа. Түүнээс бос тохиолдолд хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. Тэр нь бол өнөөдөр байна одоо PCR-тай байсан ч гэсэн тэр хүн зүгээр зугаалахар ч юм уу, ичээ авахар ч юм уу хөдөө явах боломжгүй гэсэн. Нийтийн тээврт одоо нийтийн тээвэр чинь хуурчин бол ингээд нийтийн тээврийг явуулаад гэсэн чинь чиптэй ингэж хилдээд яваад байсан. Одоо яг нэг автобус хэдэн ус болох гэдэг юм яг эрсдлээс зайлсхийж байгаа юм авах юм уу? За, захирамжийн дээр зааж байгаа нь зайлшгүй тохиолдолд иргэд одоо бусад үйлчлэгийг авах гэж байгаа. Жишээлбэл эрүүл мэндийн үйлчлэгийг иргэд урьдчилан таах боломжгүйгээр авах шаардлага гарна. Тэр тохиолдолд тухайн иргэн магадгүй унаагүй одоо нийслэлийн хэмжээнд нэг 400 гаруй мянган өрх байна гэж түрүү хэлсэн шүү дээ. 400 гаруй мянган өрх, мөн 410 мянган 11 мянган унаа машин байна. За, үүнээс машинтай өрх нь бол машингүй өрх нь 205 мянган машингүй өрх байгаа. Тэгэхээр энэ өрхүүдийн иргэдэд хэрвээ эрүүл мэндийн юм ямар нэгэн шалтгаан гарах юм бол зайлшгүй нийтийн тээвэр ашиглахаас аргагүй нөхцөл байдал хүрнэ. За, энэ тохиолдолд бид нийтийн тээврийг ажилуулж ашиглахаас арга байхгүй болж байгаа. Шууд хаачвал энэ иргэд маань зорчих хөдөлгөөн нь шууд хязгаарлагдчихна. Тэгэхээр бид нийтийн тээврийг заавал ашиглана. Гэхдээ нийт иргэдийн маань нэг 10 хүрэхгүй хувь нь хөдөлгөөнд оролцсон тохиолдолд нийтийн тээвэрт нэг автобусанд 10-аас 12 хүн гэдэг энэ стандартыг бариад зорчих боломжтой. Үүнийг мөрдүүлэх ажилтнууд байгаа. Гэхдээ бид иргэдийн ухамсарт л илүү их найдаж байгаа. Яагаад гэвэл бүх автобусанд нэг ажилтан суулгаж явуулах боломж байхгүй. 900 автобус үйлчлэгэнд гарч байгаа. 900 хүнийг нэмж ажиллуулах боломж байхгүй. Гэхдээ бид хяналтын ажилтнуудыг ажиллуулж байгаа 100 орчим. За, эд маань хяналтыг мөрдүүлнэ. Гэхдээ иргэдийн өөрсдийн ухамсарт одоо найдаж байгаа. Тэгээд болж игэл гэртээ онцгийн шаардлагагүй бол гэртээ байхыг л иргэддээ ингэж чиглэл болгож хөл хорионы одоо хөдөлгөөний хязгаарлалт хийж байгаа гэж ойлгож байна. Маргаашнаас ингээд 900 бас такси үйлчлэгээ бүлэн гарна гэдэг байна. Эдгээр вакцинуудын QR зөвшөөрөлт юм талах шаардлага. Тийм. Улаанбаатар хотод такси үйлчлэгээ эрхэлж байгаа 800 яг аль биесээр зөвшөөрөгдсөн 800 такси байна. Эдгээр одоо зөвшөөрсөн байгаа 800 орчим такси бүгдээрээ жолоочин тусгай кабинаар хамгаалагдсан ийм таксинууд байгаа. Ариутгын тусгай стандартыг нийслэлийн зүгээс тавьж мөрдүүлж байгаа. За, үүнд манай мэрэгжлийн албан байгууллага хяналт тавина. За, энэ удаагийн юм дээр захирамж дээр хоёр зүйл шинээр ингэж орж ирж байгаа нь нэгдүгээр тийм такси үйлчлэгийг бид нээж байна. Хоёрдугаар спиртийн 18 градус хүртэлх агуулмжтай спиртийн бүтээгдэхүүнийг борлуулах энэ эрхийг энэ зөвшөөрлийг хэвээр байлгаж байгаа. За, энэ хоёр үйлчилгээндээ бид бол иргэдийн илүү их одоо ухамсар тэгээд одоо бусдыгаа хүндэтгэх одоо энэ хөл хорионы дэглэмийг мөрдөх гэх мэтлэнгийн энэ одоо иргэдийн өөрсдийн үүрэг одоо хариуцлагад илүү их найдаж тэгээ энэ үйлчлэгийг одоо оруулсан энэ захирамжинд оруулж байгаа гэсэн. Одоо өнөөдөр өглөөний 8-аас 10 цаг, оройн 17 цагаас 20 цаг хүртэл яг иргэд зайлшгүй тохиолдолд QR машинаараа замын үйлдвэрлэнд оролцож ирсэн. Тэгэхээр энэ зарчмыг өмгшиг үүрэх. За, яагаад манайх ингээд цагдаагийн байгууллагыг энэ хэвлэлийн урал бид бас байж байгаа нөхлөөр зэрэг та бүхэн нэг одоо зүйлийг ойлгосоо гэж хүсэж байгаа. Гарцаагүй шаардлагын улмаас урьдчилан таамаглах боломжгүйгээс машин оноод гарах тохиолдол иргэдэд гарцаагүй байна. Ойлгомжтой. Мэдээж бие өгдөж болно. Гарцаагүй хамаатны хүний биеийг өгдөж болно. Одоо өөр янз бүрийн шалтгаан гарч байна. Тэр тохиолдолд яаралтайгаар өөрийнхөө унааг аваад гарах зөвшөөрлөг гарах шаардлага гарч гарах магадлалтай. Тэр тохиолдолд манай нүүрний игнэнд одоо үйлчилж байгаа үйлчлэгээний ажилтнууд бол манай цагдаагийн байгууллагын ажилтнууд. Цагдаагийн байгууллагын ажилтнууд иргэд хоёр хоорондоо ойлголцож, асуудлаа ойлголцож тэгээд одоо бие биенийхээ нэг нь үүргийн ухамсарлаж, нөгөө нь одоо нэгнийхээ ажлыг ойлгож, ажлын үүргийг ойлгож тэгээд харилцан ойлголцох зарчмаар энэ ажлыг явуулахаас өөр аргагүй байгаа. Яг л үнийг бид програмчлах одоогоор боломж байхгүй байгаа байхгүй. Цагдаагийн байгууллагуудаа бол бид хэлж байгаа иргэдийнхээ одоо эрхийг тэднийхээ зайлшгүй нөхцөл шаардлагыг ойлгож ингэж үйлчлээрэй гэж. За, иргэдээ бид юу хүсэж байгаа гэхээр
цагдаагийн байгууллага бол үүрэг аваад энэ шийдвэр биелүүлэх гээд ажиллаж байгаа юм ажилтнууд тэднийхээ ажлын хүндрэл нөхцөл байдлыг ойлгож бас ингэж хүндэтгэж одоо харилцаарай гэж ингэж бодож байна. Тэгээ аль болохоор хүндрэл бэрхшээлгүйгээр энэ хөл хорионы хугацааг хамтдаа ингээд туулъя л гэж иргэдээ ингэж хэлмээр байна. За энэ зөвхөн хэрэгжүүлэх зүйл дээр нийтийн цагдаагийн байгууллага өдөр тутам хяналт тавьж ажиллаж байгаа. За үүнтэй хэн шалгалтаар нийт бол одоо энэ гар дээрээс нь арьс сурталчилгаанд хууль бусаар худалдан борлуулсан 433 төслийг илрүүлсэн. За ингээ холбогдох шалгалттай ажиллагаа явуулаад одоо 138 иргэн дээр торгуулийн арга хэмжээ авсан, 68 иргэнийг одоо шүүхээр баримтлуулах арга хэмжээ авсан. За 175 төслийг одоо шалгалттай ажиллагаа ингээ явуулаад ажиллаж байна. За одоо бүх нийтийн бэлэн байдал дахин зарлж байгаатай холбогдуулаад цагдаа дотоод зэргийн байгууллага 6818 албагч одоо 20 зэрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллана. За үүн дээр одоо яг нийслэлийн засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх чиглэлээр 3175 албагч яг нийслэлийн гудамжлалбад эргүүлийн үр гүйцэтгэж хяналт тавьж ажиллана. Ийм байдалтаар бид нар одоо ажилдаа төлөвлөлөө явуулж байна. Бид нар ч одоо ажил аваад сар гарангийн хугацаа болж байна. За энэ урд нь бол энтэх Монголын дипломат харилцаа тогтоосны ойд зориулж энтхийн элчин сайдын яамнаас төв талбай дээр одоо энтхийн түүх соёлыг харуулсан ийм өсөн одоо ийм жижигхэн байгууламж байгуулж одоо энтхийн одоо улсынхаа энэ түүх соёлыг сурчлах ийм хүсэл тавьсан байлээ. Энэ бол коронавигоос өмнөх тохиолдол. Тэгээд тэрийг бол хатын захиалгаас зөвшөөрсөн байлээ. За үүнийг бол энтхийн одоо таж махалыг харуулсан ийм байгууламж жижигхэн ийм өсөн жижигхэн ийм одоо байгууламж байх юм байлээ. Тэгээ үүний төсөв бүх юмаа бол энтхийн тэр тал ингэж хариуцж байгаа. Тэгээ энэ одоо 1 сарын 6-наас хойш бид одоо энэ асуудлуудаа амжилттай туулчвал тэгээд одоо яг иргэд зүгээр л тийм тоглох ч юм уу одоо тийм өсөн гуулгуурын том талбай энэ төр байхгүй. Төсөв мөнгө нь бол нийслэлийн төсөөс гараагүй гэж ойлгож байна. Тэгээд шууд одоо бариад ингээд урд нь зөвшөөрсөн байсан юм дээр бид нар одоо бойцгосоо гэх нь бол одоо хоёр улсын хоорондын одоо нэг тийм түүх соёлын хамтын ажиллагааны хүрээнд хийж байгаа юм ажил учраас энэ ажил ингээд үргэлжилж байгаа. Одоо ингээд дуусаад тэгээд болж